За сайн байцгаана уу Золбоо ТV та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сарын өмнөөс надад маш их олон залуучуудаас 2014 оны 4 сарын 16-нд болсон Северо гэх хүлэг онгоц далаад ичвж олон сурагчид амь насаа алдсан энэ хэргийн талаар ярьж өгөөч гэсэн хүсэлтийг илгээсэн. 2014 онд яг энэ хэрэг болох үед би өөрөө Солонгост байсан. Тухайн үед нэг усан онгоцны ахлагчаас болж олон сурагчид азгүйгээр амь насаа алдчихтэй гэж бодож өнгөрч исэн. Мэдээллийг цуглуулах хэвчээ. Залуучууд минь энэ хосны талаар яагаад ингэж сонсхийг хүссэн юм. Маш сайн ойлголоо. 304 хүн 100% амь насаа алдахгүй аврагдах боломж байсан. Ямарваа нэгэн аваар усл гэдэг бол хин нэгний хариуцлагагүй байдал, хариуцлагагүй үйлдэлээс болж гардаг. Төрд ажиллаж байж үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, юу хийхээ мэддэггүй, ямар ч чадваргүй хэдэн төрлийн ажилтнаас болж 246 сурагч далаад живж амь насаа алдсан. Энэхүү бичлэгийг хүүхэд хөгсөн залуу гэлтгөө олон монголчууд минь үзээсэй. Үзээд та маш их зүйлийг ойлгох болно. – 2014 оны 4 сарын 15-ны шөнө 9 цагт хөдөлсөн Северо усан онгоц Инчоноос Чеждүү хүртэл 13 цаг 30 минут явах төлөвлөгөөтэй байлаа. Энэ онгоц уг нь оройны 7 цаг 30 минутанд хөдлөх ёстой байсан. Тухайн үед маш их манантай байсан учраас хөдлөх үү байх уу, явах уу байх уу гэж яагаад орой 2 цагийн дараа 9 цаг 30 минутын үед хөдөлсөн. Усан онгоцны ачаа ачих хэсэгт жижиг тэрэг 124, ачааны том машин 57, том контейнер 105 бүгд нийлээд 2140 тонн ачааг усан онгоцны ачааны даацын дээд хэмжээнээс нэг дахин илүү ачааг ачиж хөдөлсөн байна. Усан онгоцны суусан нийт хүний тоо 476. Үүний 325 нь Танон гэх ахлах сургуулийн сурагчид байсан. – 2014 оны 4 сарын 16 далай намгүм Северо усан онгоц 12 цагийн үед Чежүүгийн бомб дээр буухаар төлөвлөж байлаа. Өглөө 7 цаг 38 минутанд усан онгоцны ахлагч И Жун Сог жолооны өрөөнд орж ирсэн. Усан онгоцны ахмадаар бүхэл бүтэн 25 жил ажилласан энэ нөхөр гарч ирээд доор ажиллаж байгаа хоёр хүндээ урдгаа сайн хараад яваараа гэд өрөө рүүгээ буцаад орсон байна. Ахмад нь байхгүй жолооны өрөөнд шин жолооч өрүүлгийг нь барьсан. Усан онгоцонд суугаад нэг жилч болоогүй Пакхан Гёл гэх эмэгтэй уртлынх нь замыг нь заагаад явж исэн байна. Өрөөндөө орсон ахмад бандажтайгаа уцаа оролдоод хэвтэж байлаа. Сургуулийнхаа амралтаар Чеждүүд очно гэж хөөрч тогтолсон сурагчид юугаач мэдэхгүй инээлдэж, зургаа даруулж, хөвжилдэж байлаа. – 4 сарын 16-ны 8 цаг 49 минутанд усан онгоц гинт далиж өрөөндөө байсан ахмад орон дээрээсээ ойчно. Осол гараад 1 минутын дараа 8 цаг 50 минутанд 4 давхарт SP3 номерын өрөөнд байсан сурагчийн бичлэгийг бүгдээр харцгаая. Өглөөний 8 цаг 49 минут 9 секундээс 13 секундын хооронд усан онгоц
15-аас 20 градус хазайлт өгсөн байна. Тун удалгүй ачаанар контейнерүүд нэгдэл рүүгээ бөгнөрч усан онгоц 30 градус хүртэл хазайлт өгсөн. Өрөөндөө байсан Ахмад гүүн сандарч гарч ирээд жолооны өрөөнд байсан хоёроос онгоц буцаад хэвэндээ орох уу гэж асуусан байна. Гэтэл нөгөө хоёр нь үгүй ээ, улам далисаар л байна гэж хэлсэн. Мотор нь зогссон Север руу усан онгоц баг багаар хазаасаар л байлаа. Дөрөв давхарт би 19 өрөөнд байсан талигаач багсын үн сурагчийн бичлэгийг та бүхэндээ харуулъя. 진짜 침새는 거 아니야? 장난 아니야. 그냥 힘 빼면 이쪽으로 가. 수연. 야 괜찮아. 나 수학여행. Өглөөний 8 цаг 52 минутанд усан онгоцны станцаар хамгийн анхны анхааруулга явсан байгаа. Байга газраасаа хөдөлж болохгүй. Аюулгүй байдлын төмрөөс бариад хүлээж байгаарай. Хөдлөх юм бол аюултай учир аюулгүй байдлын төмрийг бариад хүлээж байгаарай. Осол гараад 3 минутын дараа 8 цаг 52 минутанд хамгийн анхны тусламж гуйсан утас 119-тэй холбогдно. Холбогдсон хүн нь усан онгоцыг хариуцж явсан ажилтнууд биш, сурагч байсан юм. 배가 침몰해가지고. 배가 침몰해요? 여기 세기로 가고 있었는데. 예. 여기 지금 배가 떨어져서 떨어졌어요 지금. 잠깐만요. 자, 지금 타고 보신 배가 침몰한다는 소리예요? 아니면 옆에 있는 다른 배가 침몰한다는 소리예요? 배가 침몰해요. Яралтай тусламж үзүүлэх төвийн 119 мөн Мукбод байрлах далайн цагдаагийн хэлтс. Энэ сурагчдаа яриад байх биш, шууд Ахмадтай нь холбогдох ёстой байсан. Осол болоо 6 минутын дараа 8 цаг 55 минутанд аврах терминалаас Северог живж байгааг бол мэдсэн байгаа. Гэтэл 8 цаг 56 минутанд байга газраасаа битгий хөдлөөрөө гэсэн станц усан онгоцоор зарлсаар л байдаг. Усан онгоцны хянагч инженер Пакиогийн хүн хөдөлгүүрийн хэсэгт ажиллаж байсан хүмүүс рүү станцаар ярьсан байна. Бүгд хурдан гарцгаа гэсэн тушаалыг доор ажиллаж байсан хүмүүстээ өгтөл аваар болох үед гарах хаалгаар амжиж гарсан тэр ажилчид нь бүгдээрээ амьд гарсан. Север руу 42 градус хазайсан 8 цаг 56 минутанд бүгд хурдан гадагшаа гарцгаа гэж станцаар ганц зарласан бол хамгийн хол зайд байсан 3 давхрын хүмүүс ч 4 минут 17 секундэд амжиж гарч бүгд аврагдах боломж байлаа. 야 미쳤나봐. 이런 상황에서 막 그러지 않냐? 안전하니까 가만히 있으라고. 그런 거 주는 거야. 이런 거다 그러잖아. 그 지하철도 그렇잖아. 안전하니까 좀만 있다 달라고 했는데 진짜 좀 있었는데. 우리 진짜로 이만큼 귀여운 거야. 진짜야. 나간 사람들은 살고. 8 цаг 58 минут Мукбогийн далайн цагдаагийн газраас төв цагдаагийн байгууллагт 300 гаруй хүн суулгасан усан онгоц живж байна гэсэн мэдээллийг хүргэсэн. Хамгийн ойрхон байсан 1 2 3 аврах усан онгоц Северод очих хүртэл 30 минутын зайд байна гэж хэлсэн байна. Аврах ажиллагааг явуулахад хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол осол гарсан усан онгоцтой холбогдох. Тэгж байж яаж хэрхэн аврах талаар төлөвлөгөө гаргадаг. Аврагч онгоц 1 2 3 гарангуутаа Северодтой холбогдох гэж 3 удаа залгасан байна. Гэтэл утсаа авахгүй болохоор нь дахиж залгаагүй. Осол гараад 10 минут өнгөрлөө. Ямарваа нэгэн зүйл болохоо байсан гэдгийг мэдээд сурагчид өөрсдөө хантаа зөмсч эхэлсэн. 9 цаг 2 минутанд станцаар нөгөө хөдөлж болохгүй байрандаа байцгаа гэж зарлсаар л байсан. 구명조끼 던지래. 야 구명조끼 입어 너도. 야 구명조끼 입어 얘들아. 야 없어 이제? 구명조끼. Усан онгоц осолд орох үед ахалж аваа Ахмад маш чухал өвөрг оройлыг гүйцэтгэх ёстой. Хамгийн түрүүнд далайн цагдаатай холбогдож байгаа байдлыг түрхэн шуурхаа боддоор хэлж дараа нь хүмүүсээ аврахын тулд хийх ёстой бүх зүйлээ хийж хамгийн сүүлийн хүнээ авраад өөрөө усан онгоцноос гарах ёстой гэж
хуулиндаа хүртэл зааж бичсэн байдаг. Гэтэл Северо усан онгоцны ахлагч шоконд орсон чичирсэн нөгөө ажилд ороод жилч болоогүй эмэгтэй нь уйлчсан хоёулаа жолооны өрөөнд байсан байгаа. 9 цаг 4 минутанд Северо усан онгоцны нэг ажилт нь Мукпугийн цагдаагийн хэлцтэй холбогдсон. Юу болсон процессыг бүгдийг нэлээд одоо энд хүмүүсээ бити хөдлөөрөө байгаа газараа байжээ гэд станцаар зарлж байна гэхэд Мукпугийн далайн цагдаагийн хэлцээс тэр үгийг тоож авч хэлцээгүй. 안전할 수 있게 그쪽 언제든지 하선할 수 있게 바깥으로 좀 이동할 수 있게 그런 위치에 지금 잡고 계세요. 일단은 여보세요? 선내에 움직이지 마시라고 방송 좀 예, 그렇게 해주세요. 예. Северогийн ажилтны өгсөн мэдээллийг анхааралтай сонссон бол юу наа хүмүүсээ байгаа байранд байгаад байгаа. Хурдан дээшээ гар гэж хэл. Наад хүмүүсээ хантаа зөмсөд хурдан далаараа өсөр гэж хэл. Мэдээж ийм арга хэмжээг бол авах байсан. Харамсалтай нь ослыг хамгаалж болох хамгийн анхны боломжоо энд алдсан байгаа. Усан онгоцнуудыг аюулгүй явахыг хянаж байдаг Жиндүү VTS гэх газар осол болоод 16 минут өнгөрсний дараа Северотой холбогдно. Энэ хүмүүс маш том алдаа гаргана. Ерөөсөө усан онгоцны ахлагчтай холбогдохыг завдаагүй. Хамгийн анх сурагч 119-тэй холбогдоход ч тэр. За тэнгисийн цагдаагийн хэлцтэй холбогдоход ч тэр. Аврагч онгоц 1 2 3. За сүүлд энэ Жиндүү VTS гэлтгүү. Бүгд хинэн ч усан онгоцны ахмадтай холбогдох гэж орлого хийгээгүй. Осол гараад 25 минут өнгөрлөө. 9 цаг 14 минут. Станцаар хөдөлж болохгүй. Аюултай гэж зарсаар байлаа. 이 수비도 마찬가지야 이거. 이거 30%면 개인차들이 다 나오는 이저 베트남 그저 학생들이나 이 부모들 전혀 이거 모르는 거야. 9 цаг 16 минутанд осол болсон газраас ойрхон явж байсан ЭСО гэж аврах онгоц Северотой ойртож байхдаа ингэж ярьсан байгаа. 예, 알겠습니다. 진도부에서 들어있습니다. 저기에서 사람들이 탈출을 안 하면 벌써 저기에 어룡사들을 할 수는 없습니다. Гэтэл тэдрийг очих үед далайд нэг ч хүн байсангүй. Жиндүү VTS хянах газраас энэ бүх зүйлийг сонсч байсан байж юу ч хийгээгүй. Северогийн бүх гэрэл унтарсан. Аваар нь л асч унтарч байлаа. 오면 얼마나 위험한 상황이냐고요? 지금 구조대 와도 300명을 어떻게 구합니까? 이런 진짜 욕도 나오는데 어른들한테 보여줄 거라 욕도 못하고 진짜 무섭고 난 지금 숨이 턱끝까지 차오르는데 이거 끊고 묶었습니다. 저는 난 살고 싶습니다. 마지막으로 진짜 나는 진짜 하고 싶은 게 많은데 진짜 나 무서워요 지금. 나 진짜 울 것 같아요. 나 어떡해요? 9 цаг 17 минутанд цагдаагийн усан онгоц 3909 номероос 512 номертой эстэг тэрэг ослын газар руу ниссэн. 9 цаг 19 минутанд YTN мэдээний сувгаар хамгийн анх шуурхай мэдээгээр цацагдах үед ерөнхийлөгч засгийн газраас усан онгоц живж байгаа талаар мэдээллийг авсан байна. 감사합니다. 성화시청 김남주입니다. 네, 수고하셨습니다. 청와대 일괄 상황인데요. 예. 인도에서 여객선 전환이 실수로 들었습니까? 예. 지금 저희 지금 그 현황 파악 중입니다. 지금. 심각한 상황인가요? 지금 현재 지금 시간한테 좀 배하고 통화 중인데요. 지금 일단 배가 좀 기울어서 침수 중이고 아직 침몰은 안 됐고요. 9 цаг 22 минутанд Северог живж байгааг харсан Дүллиэс усан онгоцны ахлагч Северогийн ажилтнтай холбогдож хурдан бүх хүмүүсээ гарга гэж хэлсэн байгаа. 라이플링이라고 자기가 탈출 시켰대요. 지금 탈출을 시키면은 구조가 바로 되겠으니까 멤버도 하지 마시고 라이플링이라고 자기가 시켰으니까 탈출 시킵시오 빨리. Гэтэл Жиндүү VTS осол хянах газраас ингэж хэлдэг. 지금 저희가 그쪽 상황을 모르기 때문에 그 선장님께서 최종적으로 최종적으로 판단을 하셔갖고
Жиндүү VTS-с Северогийн ажилтнанд шууд бүх хүмүүсээ одоо гарга гэж тушаах хэрэгтэй байсан. Нөгөө ажилтнанд нь уцаа аваад Ахмадаасаа очоод одоо яах вэ гэж асуудал. Шоконд орсон Ахмад нь ямар ч хариуг өгөөгүй. 9 цаг 26 минутанд баруун тэнгисийн далайн цагдаагийн нисдэг дэрэг Ослын газар очсон. Сеул руу 45 градус хазаасан байлаа. Хүмүүс нь усан онгоцон дотроо. Сеул руу 3 удаа залгаад утсан авахгүй болохоор нь дахид залгаагүй. Далайд хүн алгаа усан онгоцны дээвэр дээр ч хүмүүс харагдахгүй байна гэж хэлж байхад тасралтгүй мэдээлэл өгөөрөөгээд уцаа тасалчж байгаа. 사회로 약 40원 50돈을 들었습니다. 자연 50도. 자, 네, 그리고 50돈 빌렸고요. 네. 사람들 그럼 바다에 뛰어내릴 수안 됐어요. 바다에 사람들은 한 명도 없습니다. 바다에 사람 안 보이고 네네. 침몰을 할 것 같아요, 안 할 것 같아요? 현재 봐서는 지금 계속 줄여지고 있습니다. 계속 줄여지고 있어요? 네네. 잠깐만. 자, 전화 받지 마세요. 우리 정장님 기자했고 TRS는 현 시간 무조건 실시간으로 계속 보고 가세요. 네, 알겠습니다. 예, 예. 9 цаг 37 минут. Хүүхдүүд юу ч мэдэхгүй дотроо байсаар л байлаа. 원래는 요건데. 되게 많이 기울어있다. 기울인 거 어떻게 보는데? 이게 원래는 이렇게. 1 2 3 аврагч усан онгоцны ахлагч далайд нэг ч хүн байхгүйг нүдэрээ харсаар байж нэг ч удаа усан онгоцноосоо гар гэж станцаар зарлаагүй. Аврагч усан онгоц болгон станцтай явж идэг. Тэр станцаараа хүмүүсээ хурдан гарцгаагаараа гэд нэг ойролцсон бол тэнд байгаа бүх хүмүүс аврагдах боломжтой байсан. 하는 거는 지금 거의 수직이란 말입니다. 롤러코스터 위로 올라갈 때보다 더 짜릿합니다. 우리 반 아이들 잘 있겠지요? 선상에 있는 애들이 무척이나 걱정됩니다. 진심입니다. 부디 한 명도 빠짐없이 안전하게 갔다 올 수 있도록 예수님의 이름으로 기도드렸습니다. 아멘. 9 цаг 40 минутанд аюулгүй ажиллагааны удирдах газраас эргийн цагдаагийн төв байгууллага руу уцтаж ямар байдалтай байгааг асуудаг. 지금 뭐 파도는 별로 없네요. 예, 예. 그러면 저 구명보라 이거 타고 내리면 그 천천히 내리면 크게 문제 없어 있겠네요. 예, 지금 인근 배들이 있기 때문에 저기 구조는 뭐 문제 없겠네요. 예. 9 цаг 41 минут Сеул усан онгоц 55.3 градус хазаасан байлаа. Ослын газар ирсэн аврах усан онгоц 1 2 3 10 минут гарan Сеулгийн ойролцоо байж байгаад 9 цаг 45 минутанд Сеулруудаа ойртно. Сеулруудаа тулж очих үед жолоодлогын газар байсан усан онгоцны ажилтнууд аврагч онгоц 1 2 3-д суудаг. Тэр дотор усан онгоцны ахлагч Ижүнсог бандаажтайгаа сууж байгаа төрх нь харагдана.
Аврах тусламж ирэх хүртэл байгаа газараа хүлээж бай. Гадагшаа гарах юм бол аюултай гэж илчгээд өөрсдөө усан онгоцноосоо гараад явцгаасан. 9 цаг 52 минут. Усан онгоц 61.2 градус хазайлаа. 400 гаруй хүн 세월호 дотор байсаар л байлаа. 무섭습니다. 지금 지사님한테 전화 왔는데 전화 못 받고 서비스 지역 벗어났다고 뜨고요. 아 슬픕니다. 네 여기서 그만. 3 давхарт байсан хүмүүсийн өвдөг хүртэл нь ус орж ирсэн байгаа. 배가 잠기고 있거든요. 배가 잠기고 있어요. 잠기고 있어요. 지금 잠기고 있습니다. 네, 네. 지금 잠기고 있습니다. 차다. 여기 사람 있는지 모르면 어떡해? 9цаг 58 минутанд далайн эргийн цагдаагийн төв байгууллагаас далайн аюулгүй байдлын хилцс рүү залгаж юу гэж хэлдэг гэж бодож байна. 근데 나중에 점검 언제 했는가 확인해보고 수랑전에 어떤 조치를 했고 원래 여기 안전관리도 하게 돼 있잖아요. 예, 그렇습니다. 그런 거 그냥 은밀하게 한번 해놓고 우리 얼마나 안전점검 준비하고 이런 거 다 한번 파악 좀 해놓고. 예, 알겠습니다. Хазайлт хурдан явагдаж эхлэх үед дотор нь байсан хүүхдүүд сурагчид авралыг хүлээн бие биедээ тусалж байлаа. 9 цаг 59 минут Мукбуун далайн цагдаагийн газраас аврах онгоц 1 2 3 руу залгасан. 그러니까 그 배에서 뛰어내려고 꽉을 치거나 마이크 위에 뛰어내려면 안 되나? 마지막으로 그렇게 차고를 마이크를 이용해서 활용을 하고 그다음에 우리가 당황하지 말고 우리 지금도 하고 올라가서 하고 그래 안 하면은 마이크를 이용해가지고 최대한 안전가에 이동을 하시기 바랍니다. Осол болсноос хойш хамгийн анхны онгоцыг орхиж хурдан зүгтааж гарцгаа гэсэн тушаал байсан. Гэтэл ямар шалтгаан гэдгийг нь мэддэхгүй аврагч онгоц 1 2 3 세월호 усан онгоц руу ойртож очоогүй. Дараа тавьсан шалтгааныг сонссон чинь давлгаа маш ихтэй байсан учраас гэж тайлбарласан байгаа. Гэтэл бичлэг дээр давлгаа бүхэл усан сэлж чаддгүй хүн сэлээд явж байгаа бичлэг нь харагдана. Нисдэг тэрэгнээс 4 аврах багийн ажилтан 세월호 дээр буусан байгаа. Гэтэл энэ дөрвийн хинэнч 세월호 руу орох оролдлого хийгээгүй. Сурагч нартаа байрнаасаа хөдөлж болохгүй аюултай гэж хэлчихэд аврагчид нь өөрсдөө гадаанаа хүлээгээд байгаад байдаг. Аврагч усан онгоц 1 2 3-т аврагч ажилтан 13 хүн. 3 аврагч нисэх онгоцонд 16 аврах ажилтан 26 тэнгисийн цагдаагийн албан тушаалтнууд байсан байгаа. Гэтэл энэ хүмүүсээс нэг ч 세월호 дотор ороогүй. 10 цагийн үед ойр явж байсан загасчин усан онгоцтой хүмүүс хүртэл туслахаар очино. Гараад л ирсэн бол тосоод авах өчнөөн хөлөг онгоцнууд байсан. Гэтэл 세월호 дотор 400 гаруй хүн байсаар л байлаа. цаг 6 минутанд ус хоолой хүртэл давсан ээсний өрөөнөөс жижигхэн гэрэл асч унтарч байгаа нь анзаарагдана. Тэр өрөөнөөс 7 хүн аврагдаж гарна. цаг 9 минут 세월호 73 градус хазаасан байлаа. Чоллонамдуугийн газрын усан онгоц, жирийн иргэдийн загасчин усан онгоц 세월호той ойртож гарч ирсэн хүүхдүүдийг аварсаар л байлаа.
10 цаг 17 минут. Североогоос ирсэн хамгийн сүүлийн мессеж. 10 цаг 18 минут. Аврагч усан онгоц 1 2 3. Завнырыг Североогоос холд гэсэн тушаалыг өгнө. Нэгсэнд аврах ажиллагаагаа зогсоо гэснээс ялгаагүй байлаа. 10 цаг 19 минут. Цагдаагийн аврах усан онгоц 1 2 3 завнырт холд гэсэн тушаалыг өгсөн боловч жирийн загасчин завнэр нэг ч гэсэн хүн аврах гэж тэмцлээ үргэлжлүүлсээр л байлаа. Северогийн баруун талын хэсгээс 10 гаруй сурагчид аврагдаж гарч ирнэ. Энэ үед 5 настай гон гих хүү аврагдан гарч ирсэн. цаг 21 минут. Арай усан давтаагүй байгаа 4 давхрын B19 номерын өрөөнөөс цон хагалах гэж оролдож байгаа дүрс бичлэг бичигдсэн байгаа. Дөрөв сарын 16-ны өглөөний 10 цаг 30 минут 29 секунд Чоннамын далайд Северо живж одлоо. Аврах алтан цаг 101 минут бүгдийг нь аврах боломж байсан боловч 246 сурагч, 10 багш, 29 жирийн иргэн, усан онгоцны ажилтан 6, цагийн ажил хийж авсан 4 залуу, алга болсон 9 хүн, нийт 304 хүн амнасаа алджээ.